Хишиг хятад хэлний бүрэн дунд сургууль нь ерөнхий боловсролын сургуульд мөрдөгдөж байгаа программыг хятад улсад мөрдөгддөг хятад хэлний хичээлтэй хослуулан заадгаараа бусад хятад хэлний сургуулиудаас онцлогтой юм а. Өнөөдөр тус сургуулийн сурагчид хятад хэлний баяраа хийж өнгөрсөн 3 сарын хугацаанд сурч мэдсэн зүйлээ үеийнхийнхэн болон багш нартаа танилцууллаа. Өнөөдөр хишиг хятад хэлний дунд сургуулийн 13 дахь удаагийн хятад хэлний баяр амжилттай зохион байгуулагдаж байна. За ингээд ирж би 2017 онд бүх сурагчид багш нартай сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөё. Отгон цэцэг багштай 2-ын Б анги нь 17 сурагчтай өнөөдөр хятад хэлний баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж найз нөхөддөө мэндчилгээ дэвшүүлсэн юм а. Энэ бол чинь сэтгэл ямар гоё. та өнгөрсөн хугацаанд багшаасаа ямар зүйл сурч мэдв? Их зүйл сурсан. Ангийнхаа хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр вэ? Хятад хэлний баярын мэнд хүргэе. За өнөөдөр баяр нь бол чинь сэтгэл ямар вэ? Гоё. Өнгөрсөн хугацаанд багшаасаа ямар зүйл сурч мэдсэн бэ? Зөндөө зүйл сурч мэдсэн. Ангийнхаа хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр вэ? Чинооны мэнд хүргэе. Багштай баярлаа. Хавар цэцэг багштай баярын мэнд хүргэе. 南去的大雁让他们绿色多着小心一封写给有冬眠的青蛙盖好被子别着凉生病一封写给 Хишиг бүрэн дунд сургууль нь 19 бүлэгтэй 400 гаруй сурагчтай. Бүгд найрамдах хятад ард улсаас ирсэн 12 хятад багш хичээл заадаг бөгөөд хятад хэлний улсын болон дүүргийн тэмцээнд тогтмол шагналт болон тусгай байрыг эзэлдэг нь тус сургуулийн сургалтын чанартай салшгүй холбоотой юм а.